Цус өтгөрөөд ам гашуу оргиод байдаг. Ямар арга хэмжээ авах вэ? Цөсөө сайн урсцын сайжруулах арга хэмжээ аав. Ус бол ерөөсөө хамгийн чухал. Тэгэхээр бидний цөсний найрлагын 95-аас 97% нь уснаас бүрддэг. Тэгэхээр та ус баг уудаг бол хангалттай уудаггүй бол цөс өтгөрнө. Дан ус уухаар зарим хүмүүст одоо ордоггүй те. Зарим хүмүүс дан ус уухаар улмал завир нэмэгдээд байдаг. За энэ тохиолдолд яг үхээр тэр усан дотроо цагаан га нэмж өгч болно. Тэгэхээр цагаан гааг та одоо нэг үндэс байгаа штэ. Яг нэг амтлагчаар нь биш яг цагаан гаас ч өөр үндэс сайхан хальсалж агаад тэг өрүүлээр ингээд үрээд тэгээд шилэн саунд хийгээд хөргөчөндөө хадгалчих. Хоол идэхийнхаа өмнө тэндээсээ нэг халбаг юм уу хоёр халбыг аваад халуун ус дээр нь хийгээд хандлаад ууччих. Тэгэхээр цагаан га өөрөө ямар үйлчлэгээ үзүүлдэг вэ гэхээр хоолны одоо тэр шингэцийг дэмжиж өгдөг. Маш сайн хоол боловсруулж өгдөг. Ялангуяа ингээд хоёр хоолныхоо дундуур цагаан гатаа усуугаад явах юм бол таны хоолны шингэцийг маш сайн дэмжиж өгнө.